Баярлалаа. Стамбулд ирсэн байна. 9 сар нисээд ирсэн. Ахын аврал дээр гараа ахын аврал шүү. Айдий чи. Энэ хүмүүс энэ болохоор хаш. Энэ болохоор тарагтай, царимстай. Энэ хаш. Локка гэдэг ногоо. Тэгээ энийг ингээд тарга юугаар ингэж ütдэг тасгаар ингэж ütдэг. За Стамбулын танилцал хүргэлжилж байна. Эхний өглөө будалдаа сайхан амраад усанд орчоод одоо нүрэ бодъё да гэд нүрийнхаа тосыг шингэж байгаа хооронд өрөөгөө танилцуулаад бичлэг хий гэж бодоод видео хийж байна. Миний нэг найз маань Стамбулд ирээд 4-5 жил ажиллаж амтраад тэгээд их сайхан мундаг яваа найз маань байдаг. Тэгээд энэ бодолд бид манайхаар бол гүйцэтгэх захирлын гэсэн үг. Тийм учраас намайг юм сайхан тухтай өрөөнд амраагаад сайхан байлгаж байгаа надад баярлалаа. Миний шинэ тоглолтын хувцас харагдаж байна. Нөгөөдрөөс тоглолт маань хоёрын тоглолтод эхэлнэ. Ван гэдэг газрын өглөө цайных нь яг үндэсний өглөө цай. Энэ болохоор монголоор нөгөө нэг яншуу дээрөө яншуу биш юм. Дээрөө отгоо зүгээр нэг тийм үүсээ. Энэ болохоор эдний өөрсдөө хийдэг сүүрнээс гаргаж авдаг пенер. Одоо бяцлаг гэсэн. Энэ болохоор дотроо өвстэй тийм пенер. Энэ туркд бол хамгийн авлахтай өвстэй пенер дотроо юм уу. Тэгээ бас хөвгчтэй пенер. Энэ болохоор зүгээр түүхээс үнэ пенер. Энэ болохоор тахин гэдэг одоо нэг юмны хамталсан тийм амттай юм. Энэ болохоор масло гэж байна. Гэхдээ аюу зөрүүлсэн бараг 100% масло. Энэ болохоор турк өөрсөн гэдэг барай. Энэ болохоор зүгээр ориг бяцлаг. Тэгээд энэ болохоор наана одоо гааны өвс. Энэ болохоор ногоо өнгийн чид үлдэмс олив гэсэн. Тэгээд энэ болохоор хар олив. Тэгээд зүгийн балнаас дээр одоо энд байгаа юм шиг. Яг нөгөө нэг зүгийн балнаа доторх юутайгаа ихээр үүртэйгаа юм да. Үүртэй нэгж боловсруулж авдаг. Цэцэгнээс шалтгаалаад байна. Зүгийн бал тодорхой ийм Зүгийн балууд ийм хэмжээр ингээд нэг хүн ингээд очиж байгаа. тэгээд эдгээр чинь нэг сайн байдаг шүү. Тэгээ одоо энэ бас ингээд яг тэр нөгөө нэг юмнууд энэ болохоор өндөг тэгээд одоо нэг хуурсан гурил гэж байдаг шүү дээ. Хуурсан гурилыг өндөгтэй хойлоо тэгээд дээрээс нь дотор нь жоохон нөгөө нэг идний сүүний тос гэдэг юм да. Цэцгэргүй юм хийгээд болж байгаа. Энэ болохоор самар ингээд айгуу чихэрлэг энэ самарны нухшин дээр энэ самар асгацсан. Тэгээ энэ болохоор рока гэдэг өвсийг болохоор энэ тарагтай цэцгийтэй хойлоод ингээд тэгээ давстай. Энэ болохоор хадуу нөө. Одоо жишээ нь улаан перцийг томатны соустой хойлоод помидорны соустой хойлоод ингээд юу яас тэгээ дотор нь хар перц тэгээ өөдний юм байна. Тэгээд ерөнхийдөө нэг юм чөөр байна. Энэ гоё яг өрн байна. Яг л Монгол өрн байгаас юм. Яахаа. Харагдах байдал нь ч гэсэн нэг юм зохистой юм шиг.
Энэ үнэсний багш. Одоо энэ онцлог байгаа хүүхдүүд үнэсээ. Энэ болохоор хүүхдийн нэг Монголоор хөвчийн тасна гэж ярьдаг шүү дээ. Хөвчийн тасна гэж ярьдаг шүү дээ. Ихтэй хүүхдүүд 5 наснд 3 наснд хөвчийн таслахт нь энэ хувцасыг өмсгдөг. Яг юм болгож юм биш. Одоо нөгөө нэг сэвлэг үргээхэд хүүхдийг одоо ингээд яг ихээс төрсэн үсийг аваад ингээд хүүхдийн тарихлыг айгүй сэргийг болдог юм болдог. Хаан шиг хатан шиг өргөмжлөх ёстой гэж хэлдэг шүү дээ. Яг тэр шиг ингэж хөвчийн тасалж явахдаа хүүхэд айгүй мэдрэмтгий сэргийг болно гэдэг ийм гой хөвч өмсөж тэр хүүхдийг тийм сайн хүн болгохын тулд ингэж байна. Яг Монголын тасдаг ёс. Яг хөвгөлтэй ажилласан тийм. Монгол завгчтай юм шиг юм. Жочтой. Секунда тусаас нэргээ кассагээ. Мөнгө авдаг хаа. Тэр үнэсээ. Одоо ийм кассийн байгаа юм нэг. Эдгээр бас үнэсээ авсан. Юуkia тэр үнэсээ одоо Монгол язгаар юм бүжиг гэдэг юм шиг Монгол одоо ингээд би тэдгээр нь болохоор ийм газар дээр иргэдэг. Тайлж бариад Үнэхтэй хэлтэй. Үнэхтэй үү. Хүн эмэгтэйчүүд нь одоо чи тийшээ ороод биш гэж байна.
Стамбулыг одоо бөмбөгдөж дайнаас одоо ингээд яг грекүүдээс авч исэн энэ сумнууд нь сум их бууны сум юм уу энэ? Их бууны сум юм. Бууны Буур. Одоо энэ байрлуулаад энэ нөгөө нэг юу яадаг юм байгаа үстэй. Дараа галаа хийдэг. Одоо энэ дугуй энэ болохоор ингэ чиглүүлж дээш одоо өргөж юм. Нүгээр нь нөгөө сумаа хийдэг. Тэ өөрөнд нь сумаа нүгээр нь ингэж хийгээд араас нь шигтаагаад тэрийг шигтж агаад хүүхдтэй хийгээд байна. Ингээ нөгөө буунуудаа ингээ байрлуулсан байт юм байна. Тэгээ энэ болохоор арай жоохон боловсронгуй дороо ингээ бүтээлтэй ингээ гинж мэнжтэй.